хөтөлбөрийн шинжилгээ хийсэн. Тэр хөтөлбөрийг бол үнцөлөөрсөн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Тэр одоо хөтөлбөрийн чанарыг баталгаажуулах асуудал бол бас тулгуурлаж асуудал болж байгаа. Тэр энд бол өнөөдрийн ихтэй бол ийшээ чиглэнэ гэж ойлгож байна. Гурван төвшөндөө бол хичээлийн шинжилгээ хийж байгаа. За хичээлийн шинжилгээний төвшөнд бол PB Program Based Learning дээр арга зүйн бол багшууд их сургалтанд бол нэлээд нэвтрүүлэх гэсэн байдлаар оруулж ирж явж байгаа. Тэгэхээр энэ сургалтын арга техникээр нэвтрүүлж байгаа төвшнийг хэрэгжилтийг үнэлэх энэ ажил бол бас цаашаа үргэлжлэх ёстой. Тэрийн нарын 3 баган дээр байгаа зүйл бол бидний үр дүн хэмжих чанарыг үнэлж чиглэсэн энэ үйл ажиллагаа болж цаашаа явах ёстой гэж ойлгож байна. За Монгол Улсын боловсролын сургуулийн хөтөлбөр бол 3 төлөвлөгөөтэй хөтөлбөр гэж ойлгож байгаа. Багш мэргэжлийн итгэл үнэмшлэлд өнцөг суурилсан зорилтыг бол бид дэвшүүлсэн хөтөлбөрийн зорилго гэсэн байна. Тэгэхээр хөтөлбөр бүхэлдээ зорилтыг хэмжүүлнэ гэх юм бол үндсөө суурилсан хөтөлбөр болж ингэж явстаа. Мөн төгсөж гарсан мэргэжлийн үр дүн бол бид тодорхойлсон байгаа. Үр дүн суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорж байгаа. Тэгэхээр энэ үднээс харах бол бүх хөтөлбөрийн процесс үйл ажиллагаа бол тэр үр дүн хэрэгжүүлж байгаа гэж хэлэх бол үр дүн суурилсан хөтөлбөр гэж нэрлэх боломжтой байгаа. Дараа нь эдгээр суралцах, арга барил сурах, эдгээр суралцах, өөрөө өөртөө суралцах бол дэмжих, сургалтын арга технологиг бүх төвшөндөө хэрэгжүүлэх юм бол суралцах суурилсан хөтөлбөр гэж нэрлэж болохоор. Тэгэхээр энэ үднээс харах бол энэ 3 зүйл бол хөтөлбөрийн үндсэн суур тулгуур 3 хөл гэж одоо ойлгож болох юм аа гэж хэлэх байна. За тэгээд үр дүн суурилсан боловсролыг бол бид хөтөлбөрийнхаа үндсийг бол энэ үр дүн суурилсан боловсролын тогтолцоо руу чиглүүлж хийсэн байгаа. Ямар чадамжтай төлөвшөлтөө хэдийг үлдэх юм бэ гэдгийг бол эхлээд тодорхойлох шаардлага байсан. Энэ шаардлагаа боловсруулж авсан Асын хараа сургуулийн ихэнх зорилго, хөтөлбөрийн зорилго бол энэ чиглэлж гарч байгаа гэж ойлгож байна. Хоёр том юу хийх чадвартай болсон байх ёстой гэдэг энэ зүйлийг бол хөтөлбөрийн үр дүн байдлаар томьёолж авахыг зорьсон байгаа. Тэгэхээр хөтөлбөрийн ерөнхий үр дүн бол програм Learning Outcomes гэдэг тэр олон улсын тэр үр дүн суурилсан хөтөлбөрийн хүч рүү томьёол руу оруулж хөтөлбөрөөр хийж явсан байгаа. Эндээс мэдээж хичээлийн үр дүн бас хөтөлбөрийн үр дүн хэрэгжүүлэх чиглэл ёстой гэдэг энэ зарчмаар явж байгаа. За үр дүн бүхийн тулд оюут юу хийх вэ гэдэг хүрээнд бол хөтөлбөрийн хичээлийн хөтөлбөр сургалтын арга хэрэгсэл материалыг бол бид нэр шинжилгээ боловсруулах ажил явж байна. За тэгээд оюут нь ямар үр дүн хүслийг хэрхэн хэмжих вэ гэдэг энэ тогтолцоог хөтөлбөрөөр шинжиж явсан учраас хөтөлбөр энэ тогтолцооны хүрээнд хийгдсэн байх ёстой гэдэг нүцлийг харах юм бол энэ үс хөтөлбөр шинжилгээ гэдгийг мөнгө шаардлага авч байгаа гэж байна. За хөтөлбөрийн шатсан загварыг бол бид нэр энэ хөтөлбөр боловсруулсан хөтөлбөрийн шатсан загвар хийсэн байгаа. За энэ хөтөлбөр бол үндсэндээ урт хугацааны үр дүн, богино хугацааны үр дүн хэмжих, үр дүнгээ хэмжих гадруу хөтөлбөрийн чанарыг үнэлэх хэмжиж юу чиглэх ёстой гэж ойлгож байна. За хөтөлбөрийн үнэлэх асуудлыг одоо миний өнөөдрийн ярьж байгаа гол зүйл бол хөтөлбөрийн боловсруулалтыг бол бид шинжилж боловсруулж авсан байгаа. Хөтөлбөрөөр боловсруулсан хөтөлбөрөөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн үр дүнгийн үнэлгээг бол одоо хийх ёстой. Тэгэхээр энд үндсэндээ боловсруулалтын төвшөндийн үнэлгээ, хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийн төвшөндийн үнэлгээ, хөтөлбөрийн үр дүн үнэлэх, тэр үнэлгээний тогтолцооны үнэлгээ гэсэн энэ үнэлгээнүүдийг сургуулийн өөрийн үнэлгээ, дотоод үнэлгээ, чанар баталгаажуулалтын тогтолцоонд оруулж үнэлэх асуудал хамгийн чухал байна. Энэ хүрээндээ бол бид юу гэсэн зүйлийг бол дэвшүүлж байгаа гэхээр сургуулийн хөтөлбөрийн боловсруулалт тохирцын үнэлгээ эхний хийх зүйлтэй гэж хэлж байна. Тэгэхээр хөтөлбөрөөр боловсруулах ажлын хүрээнд бол
мэдээж сургуулийн төлбөрийн үйлдвэрийн зохион байгуулалтууд хэв дэвшилтэй байна гэдэг төрийн бодлогыг бодлоо сургуулийн эрхэм зорилго тэдгээр оюутны хамгаалалтыг ямар байна. Сургуулийн эрхэм зорилго төлбөрийн зорилгын хамгаалалтыг ямар байна гэхлээр одоо энэ үндгээрийн шалгуур үзүүлэлтийг бид боловсруулаад үнэхээр төлбөрийнхаа боловсруулалтын дэвшлийн үнэгийг бол хоёр шатаар хийцэн байгаа. Одоо гурав төвшөндөө үнэгийн үнэгээр тэр үнэгээр чиглүүлж явж байна. Тэгэхээр бид энэ эхний ээлж төлбөрийнхаа боловсруулалтын дэвшлийн үнэгийг хийх ажил байна. Дараа нь хэрэгжүүлэлтийн дэвшлийн үнэгийг хийх шаардлагатай байгаа. Тэр төлбөрийн хэрэгжлийг орчин нөөцийн үнэгийг бол ээж өөрөөр хийх асуудлыг бол илрүүлж байна. Тэр энэ төвшөндөө бас Түркийн ярах зөв үнэгээр ярахыг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг бол эхлүүлж байгаа. Тэр энэ дээр бол ихтгэл дэлгэрэнгүй хэцүү учраас очлоо. Сургуулийн өглөөний дэвшлийн үнэгээр бол бас оюутны сургуулийн хөтөлбөрийн бодит үгдэн бол одоо хэр хангаж байна гэдэг оюутны үнэгээс зүйлээд энэ үнэгийн хавцаг бүхэлдний үнээр энэ арга хэмжээний хэрэгжүүлэх шаардлага байгаа. За тэгээд оюутны үнээр дээр бол бид явцын буюу багшийн үнээр активистийн үнээр буюу одоо 30 гэвэр хүндрэлд оюутны мэдээж чадвар хандлагыг үнээр тэр үнгийн загварыг бол журам завсгаа хэлцэн үнээр буюу хүсчийн үнгийн үнээр хийх энэ үнгийн систем боловсруулалт үнгээр дадруу суулгахыг бол хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ зүйл дээр бол хариуцсан оюутны мэдээж чадварын үнгийн дээр энэ хурдас бол зөвхөн илүүдтэй саналууд гаргах хэрэгтэй байна. За үнгийн бодитыг бол бид нэр үнэлдэг болж байгаа. За сэтгэл хөдлөлийн судалгаа онлайн болж байгаа. Гэвч үүсэндээ их сургуулийн хөтөлбөрийг бол дотооддоо үнэлдэг бол нэгэн бодит үйлдвэртэй болон хөгжүүлэх асуудлыг бол чухал байгаа. Энэ чиглэлээр бол нэгэн ажлуудыг хийж байна. За их сургуулийн хөтөлбөрийг үнэлэх дотоод чанарын бодлогын хөтөлбөрийн шилжилтийн оюутнуудын хөгжүүлэлтийг хэрэгжүүлж байгаа. За цаашаа хөтөлбөрийн чанарыг бодлогын өөрийн дотоод үнэлгээ үнэлэх хүний нөөц үнгийн шалгуурууд аргачлалын системтэй болон системтэй болж хөгжүүлэх хэрэгцээ орчныг сайжруулах асуудал бол нэлээд тулгуур асуудал болж байгаа. Ингээд нэлээд иж бүрэн үнэлгээг өөрснөө хийж байж цаашаа төлбөрийн магадлал хэмжээнд энэ ажлуудыг бол хэрэгжүүлэх зүйтэй гэсний сандыг бол бид ишүүлж байгаа. Ингээд дотоод чанарын баталгаажуул дотоод төлбөрийн үнэлгээг бол хийх тогтолцоог бол нэлээд бий болгоход чиглэсэн ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлэх гэж одоо зүтгэж байна гэж анхаарал тавьж байна.